За тэгэхээр Жингүг яагаад юун захирлыг зодох болсон талаар энэ ангийн эхлэл дээр гарна. Олны хайрыг хүлээхийн хэрээр түүнийг нь дааж авах хэцүү гих зэргээр багш нар ярилцсан. Бүгд л хүүхэд байх насн дээр алдаа дутагдал олон гаргадаг шүү дээ. Хэми Беккийг тайлбарлаж байх үед Жингүг тэднийг холоос хар зогсно. Бекки Жингүгийн өмнөөс ямар нэг юм хийх ёстой гэж харамсаж байтал Жингүг үүнийг өөрөө хүсэхгүй. Нэг жил болоход бүгд л мартна гэж Хэми тайлбарлуулна. Сургууль дээр залуу шинооддыг хайж буй EMG продакшны шинэ постэр гарсан байна. Гэвч шалгуур нь үнэхээр өндөр бололтой. Хэн ч юм байж боломгүй олон шаардлагыг хангаж чадахгүй байх гэд оролцоос зүрхшээн. Кам багш руу цагдаагийн газраас залгаж байна. Бекки камерт бичигдсэн болохыг олж мэднэ. Хоёр багш бараг л үннийг мэдчих шиг болсон тул Кам багш үннийг хэлэхээр цагдаа руу очино гэтэл Ши багш эсэргүүцэн. Та Беккиг өргөдөхгүй байна уу? Тэр бэлгийн хүчрхийлэл үрдснөө хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Кам багш Жингүгийг ингэж золиосч болохгүй гэтэл Жингүг давж гарч чаднаа. Харин Беккигийн хувьд насанд оршин шарах болж үлдэн гэлээ. Ши багш ингэж эрс эсэргүүцэж Беккиг хамгаалахар болов. Жингүг бүр хоолоо амдрахын идээд л сэтгэл санаа нь хамаагүй дээрчгсэн байдалтай. Кам багш бүхнийг мэдэж байгаа тул чимээгүй л өнгөрнө. Нөгөө EMG продакшны сонгон шалруулалтыг тэд аль хэдийнэ авчихсан байж. Өглөө Жингүг аавтайгаа юун захирлаас уушлах гойхоор явах гэж байх үед Хэми ярилцсан. Чиний талд биш, Беккигийн талд орж байгаад уушлаарай. Ингээд уушлал гуйсан юм байна. Самдуу хажууд нь хүн инээхэргүй юм ярьтал Хэми инээгч хүсэл алга байв. Хүчээрч болсон инээ. Том болчихвол баргийн юмд инээхэ болчихдог гэсэн. Хуучин самдуу эргээд иржээ. Кам багш Жингүгийн аавд ямар нэгэн шалтгаанаар үннээ нууж байгаа гэж хэлэх болно. Жингүгч аавтайгаа хамт уушлах гойхоор явна. Миний хүүг уушлаарай. Та уушлах хэрэггүй дээ. Ийм хүүгд өргөж авснаас боллоо. Таны буруу байхгүй. Ухааны юм ярьлаа. Жингүг уушлал гойх үед юун захирал толгоор нь хэд цохиод авлаа. Мэдээж Жингүг эсэргүүцэх гэснээ болов. Энэ үед Жингүгийн аав нь зарим зүйлсийг анзаарсан бололтой. Өөрийгөө Жингүгийн төрсөн эцэг гэдгээ хэлнэ. Ийм сайхан сэтгэлтэй хүүхэд чамаа зодсон бол асуудал чамд л байгаа гэв. Эрүүний ясан цуурсан өвчтөн гэхэд нэлээд сайн ярьж байгааг гайхна. Сонгуул хизээ мүдгөө болох гэж байхад гэр бүлээ өөрийнхөө нэр хүндээс дээгүүр тавьж байх шиг байна. Эцэг нь үнэхээр хүүдээ итгэж байгааг харуулна. Бекки өөрийнх нь талд энэ хүртэл зогсож ирсэн хүмүүсийн талаар бодно. Жингүг, Хэми, Ши багш гэдэл түүний талд олон удаа зогссон. Гэвч тэр нэгэн шийдвэр гаргах гэж байгаа юм болов уу? Цагдаагийн газар руу явж үннээ хэлэхээр шийдэж. Үүнийг нь мэдсэн Хэми араас нь зогсоох гэж хөөсөн боловч таксийн суугаад явчихлаа. Тэр хоёр нэгэнтэйгээ уцаар ярина. Бекки ч өмнө цэцгийн ваарыг чамдаар унаасан гэж үннээ хэлнэ. Буруу зүйлс хийж байх үедээ танд байгаа юм шиг л мэдрэмж мэдэрсээр байснаа илэрхийлнэ. Ингээд Хэмигээс дуу дуулж өгөхийг хүслээ. Хэми шалруултын үеэр хамт дуусан дуугаа дуулж өгнө. Манай хоёрч нос нулимсандаа хутгалж байгааг бодоход бүх зүйлсийг хүлээн зөвшөөрснийг илтгэн. Ингээд Беккиг хүчирхийлэх гэж байсан гэх мэдээлэл аль хэдийн засагдав. Үүнд хамгийн харамсаж байгаа хүн бол Ши багш. Юун захирч муу айдад хүртэх ёстойгоо хүртэх үз. Одоо Бекки сургууль дээр ирэх үе бол хамгийн хүндэн. Бүх хүмүүс түүнийг ичдгүй юм байх та гэж шивэнсэн ч манай хүн чихвч зүгээ тоохгүй царайлан явна. Түүнийг хамгаалж нэр төрөө золиослсон Жингүг яагаад ингэж байгааг нь асуувал үүнийг давж гарч чадхаа хэлээд өмнөх явдлуудад баярсан сэтгэлээч илэрхийлнэ. Топ продакшны гэрээ цослогдохоор болсон тул багийн гишүүд тарж бусд нь өөр продакшндаа гэрээ хийхэр болов. Харин Жингүг Бекки хоёрыг ямар нэгэн продакшн авахааргүй болж. Иймэрхүү цуу яриа насаараа хард харагдаг бололтой. Дахиж тайзан дээр гарах боломжгүй гэдгийг нь эртхэн ойлгуул гэж ерөнхий захирал хэлтэл үүнийг Ши багш эрс эсэргүүцэж байлаа. Би л тэдэнд туслах гол хүмүүс гэв. Босоод багш нарын ч тэдэнд туслагаар шийднэ. Ян багшийн хичнээн баярлаж байгаагээ. Хүүхдүүдийн цааш мөрөөдөлтөд хүрэх ирээдүг багш нар шийдэх хүмүүс шүү дээ. Жингүг зүйлтэй барьж байтал Хэми ирэн яагаад түүнд байгааг нь асууна. Хэми гэж нэг юм дачгнаж яагаад Кей зүйлтэй гацаачлаа. Жингүгийн аав залгаад хүн багтаа газар уулзах хүстэл алсын аргач мэдээж түүний хувьд дурсамж төрүүлэхүйц газар шүү дээ. Аль альнийх нь нэр хүнд унсан учраас аав нь 4 жилийн дараа дахиж сонгуул өрсөлдөх бололтой. Аавтайгаа их дотн болжээ дээ. Самдун Жингүг Беккигийн менежер бол гэж Кам багш Мадо шиг санал болгоно. Мэдээж бүгд асуудалтай тул Маа захирал татгалзах нь мэдээж. Би ямар хүүхд тасрагч юу? Өөрийнхөө мөрөөдлийг дагаж энтертайнд байгуулсан юм шүү. Энэ сурагчид тантай адил хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүд. Таны мөрөөдлийг тэднийхтэй нийлүүлвэл энэ мөрөөдөл биш бодит болж чадна. Хэсэг бодож байснаа. Дахиад л ятгалгад нь автах гэж байна гэд явчихлаа.
Бэки шин ганцаараа бүжгээ бэлдэж явах үед Ши багш түүнээс яагаад хичээлээ тасалсныг асууна. Олонний хил ам гэдэг сургууль дээр очиод хүндрэлтэй байх нь мэдээж. Ингээд тэд хамтдаа шөнийн цагаар хичээлэхээр болов. Өөрийн ирэхгүй л түүний төлөө байгаа багшигаа тэрвэд авлаа. Маргааш нь Хэми Бекитэй хамт EMG-гийн сонгоо шалралтыг бөглөхийг хүснэ. Бид шалгууртанд тэнцэхгүй юм чинь хинч тэнцэхгүй гэсэн үг. Тимээс ядаж өгөөд үзэхээр шийдлээ. Джейсон Пэлсүг за дээр нь Самдун мөн Жингүүгч ирээд хамтдаа материалаа өгөөд үзээд алтахаар болов. Оролдож үзэхгүй бол хинч үр дүнгийг мэдэхгүй шүү дээ. Би чадахгүй байна гэд хаяад явснаас чадах гэж хичээгээд бүтлгүүцсэн нэр биш гэж үү? Пэлсүгээр зохиол бичүүлэхгүй гэсэн чинь Джейсон өмөрч байгааг нэ. Ингээд бүгд нэг нэгнийхээ бичлэгийг хийхээр боллоо. Джейсон та хоёр юу болоод байгаа юм бэ? Ийм л юм болчиход байна. Түүнд галзууртлаад орлчихсан. Түүнд сайн гэдгээ яаж мэдэж байгаа юм? Баярлах үед ч, гониглох үед ч байнга бодогддог. Байнга хажууд байгаасаа гэж хүсдэг. Ши багш мөн өсөндөө цэцэг зөөчихлээ. Хүүхэд чиг гэдэг нь. Толгой дэвш нь цэцэг байна. Аваад хайчихлаа. Мадуу шиг Ши багштай уулзахаар иржээ. Ингээд авч явааг нь бас ям багш харчихнаа. Сайн хүүхдүүд санд болгооч гэтэл дуу бүжиг сурганда маш сайн шилдэг сурагч нар байгаа. Тийм үү. Эртгэл тантай уулздаг байж. Гэвэл дахиад нөгөө гурван сурагчдынхаа нэрийг хэлэндээ Ям багш чинь бейсболын цохороор яах гэж байгаа юм бол доо. Та бас ирээдүйдээ хүүхд санал болгооч гэтэл дахиад нөгөө гурвынхаа нэрийг хэлэв. Танад чинь тэр гураас өөр сурагч байдгүй юм уу? Ууг нэг байгаа л да. Хим. Доо бүжигтэй сайн юм уу? Тэглгүй яа тийм. Слонгстай хамгийн шилдэг нь. Тэр чинь тэгээ хий юм бэ? Би. Энэ ч л өөр асуугаад байсан штэ. Хэми Самдуу хоёр ирээдүг яаж харуулах талаар бодоод гайхаж байтал Кам багш өнгөрснийг харуулах хэрэгтэй гэж зөвлөв. Нэг жилийн дотор та нар яаж өөрчлөгдөв? Жингүүгч аваа өөрчлөгдөж гэвэл Самдууны өөрчлөлт ч бүр шал өөр хүн шиг болсон нь харагдана. Хэми яаж өөрчлөгдснөө мэдэхгүй байтал Самдуунч бүхэл үйл хөдлөлтөө сануулад өгнө. Жингүүг үүнээс нь жаах юм авсан бололтой. Хэмигийн дүүгээс Самдуун бид хоёрын алийг нь сонгох уу гэтэл үнсээ зогсчихлаа. Джейсон Пэлсүг хоёр сонгон шалгуулалтын бичлэгийг хамт хийхээр нэг тийшээ явлаа. Джейсон бүжиглэж бод өрсөө бичүүлнэ. Эг суудахтай сам, хөдлөх гэсэн утгатай дун, ой модыг найгуулагч Сун Самдун гихч бий байна. Энэ бол жилийн өмнөх бийгээд өөрийнхөө бичлэгийг эхлүүлнэ. Жингүүгч мөн адил бүжгийн бичлэгээ хийн. Надад мөрөөдөл бий. Би мөрөөдөлтөд итгэдэг. Саяных бол жилийн өмнөх Хэми. За бүгд л бичлэгээ хийх гээд божигнож байна. Эдгээр танилцуулгуудыг яагаад надад үзүүлж байгаа юм гээд маа захирал гайхна. Манай сургуулиас энэ 6 хүүхдэл EMG-гийн шалгуулалтанд материал илгээсэн. Багада 3 хэлээр ярих 10-аас дээш байр эзэлсэн гээд байж боломгүй олон шалгуурууд байсан тул бусд нь оролцоогүй. Эд шилдэг хүүхдүүд гэдгийг баталж байна. Тэд төгс биш ч гэсэн тэдийг төгс болгож чадна гэж бодож байна. Сул талаа нөхийн тул зогсоо зайгүй хичээнэ. Яг л та бид хоёр шиг. Дахиад ламд нь орчихлоо. Гэрээвлээ давидэр. Энэ мэдээг Ям багш баяртай нарахгүй Ши багшд мэдээлэлнэ. Ямар гоё юм бэ? Кам багш хаана байна? Баярлсандаа Кам багшийг үгийн зөр өгвөл тэврээд авлаа. Энэ үеийг бүх хүүхдүүд хараад баяр хүргэхэд бүр аав нь буюу захиралч хараад буур. Ям багш яагаад гуниглаад байгаа юм болоо? Хэмид ч бас нөгөө гурав гэрээ хийгэр болсныг нь доромчхон хэлтэл Хэми баярлах нь мэдээж. Чи бас хин рүү гүөх гээд байгаа юм бэ? Самдун, Жингүүг хоёрын хин рүү очихоо мэдэхгүй байгаа бололтой. Тэр хоёрын хиндэн сайн бол эргэлзээтэй. Одоо бүр тэд хамт явж байхад нүүрдэж чадалгүй нуугдчихдээ байна. Одоо миний мөрөөдөл, сурагч нарын мөрөөдөл, бас та нарын мөрөөдөл нэгдлээ. Одоо энэ бүхэн бодит биелээ олно. Кам багшийн драматик үгийг бас сурччихжээ. Самдун Жингүүг хоёр гадаа уулзаж одооноос хинч сул дорой байха болсон гэдгээ анзаарна. Ямар ч байсан эр хүн шиг хоорондоо үзэлсэн гэж шулуучж. Самдун уу? Жингүүг үү? Хоёр залуу зэрэг дурлчих уу? Гэвч Самдун гарч ирээд түүнээс зугтаж өгнө. Бид гэрээ байгуулахаар болсон. Баяр хүргэе. Ингэж баяр хүргэдэг юм уу? Тийм, би баярлахаараа ийм царайтай болчих тийм. Чи одоо болтол надад санаа зовж өрөвдөөгөө биз дээ. Гэвч Хэмигийн уц дуугарч аав нь гадаадаас ирснийг мэдлээ. Кам багш гэртээ иртэл нэг нөхөр шууд Кам багшийн толийг өшөглөөд хугалчих тийм. Яг л Хэмигийн аав мөн дөө. За нөгөө анханасаа бифтэй байсан хоёр эцэст нь учирчих уу да. Өнгөрсөн хугацаанд тэдний харж хандаж байсанд баярлаа гэд жаахан мөнгө өгөв. Талхсан уу ийм царайтай байд юм уу? Баярлахаараа би ийм царайтай болчих тий. Энэ үед Хэми ирээд 2 сар гэсэн бүтэн жил боллоо гэд гомдлоо. Аав нь харин тэднийг Америк руу авч явахаар болж
Үүнийг сонсон Жингүү Самдун хоёр доромжхон байх нь мэдээж. Нэг гэрт хоёр эрэгтэй хүүхэдтэй хамт амьдарч байгаа нь аавд нь хачирхалтай санагдана. Тэд өөрсдийнхөө ороо өгтөл гаргаж байгаа шин яг л Хэми байгааг манай хоёр анзаарна. Жингүү Самдун хоёр Хэмиг явна гэдгийг сонсоод аль аль нь хэлэх зүйлээ хэлнэ. Чи намайг дагуулж энд авчирчгаад шаварт унсан байхад татаж босгочхоод одоо хаяад явахаар би яах юм бэ? Шөнө донд Хэмигийн аав босоод нууцаар хүүхдүүдээ аваад явна. Тэгсэн буудал төр байна гэж томорч байсан аав нь саунд аваад ирдیں۔ Явхаас өмнө энд хоног төөрүүлэх бололтой. Аав нь гэхдээ өөрөө төлөх их мөнгө цуглуулж чадаагүй юм байна. Тэгээд л Мадошигаас зугтаж байгаа царай. Хэмиг мөрөөдлө орхичихвээ гэд Жулиард руу аваад явах гэж байгаа юм байна. Нөгөө хоёр нь хэл чимээгүй явсанд нь санаа зовоод залгасан ч аав нь уцыг нь авахулсангүй. Самдун Жингүүг хоёр ч хаасайгүй хайж эхэлнэ. Угаасаа сайн охинд байгаа ганц ч үг солилгүй яаж явуулж чадах билээ дээ. Сэтгэлтэй охиныхон зүр сэтгэл өөр газар байсан ч юу ч болж байсан салах ёс хийхээр уулзах ёстой байх. Гэвч Хэми сургууль дээрээ ирэн хамгийн дөрөнд Бикитэй таарлаа. Кам багш, Ши багш хоёр таарад Ши багш битүүхэндээ бит хоёрын хооронд харилцаа үүссэн талаар сэжүүрөхөд Кам багш түүнийг нь ойлгохгүй мэдрэмжгүй хандав. Мадошиг дахиад Ши багшийг зочоочглоо. Маа захирал нөгөө Кэй хамтлагийн Лав Хай гэд хуучин дууг аваад ирж тэр үед нэ хит болоогүй болохоор тоохгүй орхиж. Гэвч манай хэд Японд байхдаа ямар гоё болгож өөрчилснийг санаж байгаа зү. Кам багш тэр үеийн аяыг тоглоод үзүүлтэл Ям багш, юу вэ? Чи чинь гоц авьяастан байсан юм шүү. Самдуул гоц авьяастан байх. Дууны нэрийг Love High биш Dream High болгож, бүр бүгдээрээ Dream High-ыг хамтлагийн нэрш болгохоор боллоо. Ям багшийн саналыг тоохгүй байсан ч хөгжмийн найруулга хийлэхээр болов. Энэ үед Хэми Америк явахаар болсныг Маа захирал олж мэднэ. Гэвч Хэмигийн аав Кам багшаас Хэмиг хайж ирсэн байлаа. Эхнэрийн минь толгойг эргүүлчихэд одоо миний охины толгойг эргүүлсэн үү чигээд зандарч байтал Мадошиг тэдний яриаг таслана. Ингээд бивтэй гарууд хоорондоо нүүрэлдэж өнөө уучраа мэдлцэндээ Кам багш түүнийг өрнөөс болж энд үлдэх хэрэггүй гэв. Та нар хаана байгаа юм? Зочид буудалд. Худлаа ярьж байгаа юм. Саунд байгаа. Ингээд тэд Кам багшинд явтлаа байх бололтой. Харин Кам багшийн хүний ихнэрийг булаасан талаар сонссон Ши багш үүнд нь итгэхийг хүссэнгүй. Ям багш муу адил намайг өмнө дуучин болно гэж худлаа яриад урвчихсан гэж хэлнэ. Өөрөө Ши багшид сайн болохоро Кам багшийг мууж магадгүй л юм манай Ям багш. Джейсон нэвтрүүлгийн яслага өгчөөд менежерт нь манай хамтлагийнхнаас орж болно штэ гэтэл мэдээж нөгөө асуудлаас нь болоод Жингүүг Бэкки энтрийг тоосонгүй. Тэгээд Пэлсүгийг оруулахаар болов. Хэми шийдвэр гаргаж чадахгүй явж байхдаа Жингүүгтэй таарлаа. Жингүүгээс яахаа асуудал мэдээж хүний өмнөөс зөвлөө шийдвэр гаргаж болохгүй. Сэтгэл чинь хаана байгааг л сонг гэв. 100% бол сонголт биш болно. 50-та байж ил сонголт шүү дээ. Нэгийг сонгол тэрийг 100% болтол нь хичээх хэрэгтэй шүү дээ гэв. Битгий яваач гэж хориул Хэми үдэж мэдхээр л охин. Пэлсүг нэвтрүүлэгт оролцож байх үеэр бэлдсэн асуултууд нь өөрчлөгдсөн байхыг Джейсон анзаарна. Өмнө бүдүүн байсан зургийг харалтал Пэлсүг хэсэг паникнд орж байснаа өөрийнхөө хуучныг хүлээн зөвшөөрч эхлэв. Эвтэйхэн хүн байдлыг аваад гарчихлаа. Пэлсүгийг дуулж байх үед Джейсон дахиад л дуулчих уу да. Тэд хамтдаа хайрж яваад Джейсон хуучин зургуудаа устгуул зүгээр юм биш үү гэтэл би тэр үед одоогийн шиг л аз жаргалтай байсан. Бас чамтай уулзсан. Тэгэхээр аз жаргалтай мөчөө устгахаас айж байгаа бололтой. Джейсонгийн гар утсан дээрх охин Пэлсүг байжээ. Бас өмнө уцаар охин дүүтэйгэл ярьж байсныг Пэлсүг одоо л мэдэж авлаа. Үнсэлцэх нөө гэтэл бамбуурч дээр нь үнсчихлээ. Юу вэ? Яагаад байгаа юм бэ? Гээд явах гэтэл одоо л нэг жигнэсээ үнсчихлээ. Хэми Кам багшаас үннийг сонсхийг хүснэ. Явхаас өмнө таны талаар буруу ойлголтоо ямааргүй байна гэлээ. Гэвч Кам багш өөрийгөө өмөрсөнгүй. Ээж чинь толгойг эргүүлсэн гэдгээ хүлээмжшөөрнө. Үнэндээ бол Хэмигийн ээж эмнэлэгт өөхөх өдрөө хүлээж байхдаа гэр бүлдээ төв удахгүй тулд Кам багшаас намайг муу эхнэр болгоод өг гэж гуйсан юм байна л да. Кам багш аавд нь үннийг хэлхийг хүсээгүй бололтой. Кам багш Хэмигийн ээжэд ухаангүй хайртай байсан тул өөдгөө хүний дүрээр дуусахыг хүсэж Ши багш мэдээж үүнийг нь сонсцоод уйлж байв. Гэтэл захирал түүн дээр ирээд Кам багшийг нөхөртэй эмэгтэй толгойг эргүүлсэн талаар хэлтэл мэднэ. Тэрийг нь сонсчод сэтгэл алдарчгаад байна гэлээ. Жингүүг чи Хэмиг ятгаад үлдээж болохгүй юу? Хэми надад биш чамд сайн байсан ч хамаагүй. Самдууны хувьд Хэмиг явуулж чадахгүй нь бололтой. Хэми өөрийнхөө хийсэн танилцуулга бичлэгийг үзнэ. Өөрийгөө жилийн хугацаанд яаж өөрчлөгдөж, яаж ухаарснаа харуулж. Жингүүг сүүлд уулзах үедээ түүнд Кэй зөвлөлтийг өгсөн бололтой.
Хэмигийн гэр бүлтэй салхас хийхэр болоход Самдон уулзгаар ирсэнгүй. Гэсэн ч өмнөдөө харамссан бололтой. Автобусны араас гүгээд гүйцсэнгүй. Дэмил бити яваач гэж ойлно. Хэдэн ч удаа үдсэн ойлолдог хэсгүүд олон юм аа. Гэвч азар Хэми яваагүй байж. Хайртай охиноо үлдэхээр басныг хараад Самдон бүр л илүү ойллаа. Хэмигийн аав охиныхын тархийг угаасан байна гэд Хэмиг авч явах гэтэл тэд 1 сарын дотор тайзан дээр гарч чадна гэдгээ амлалаа. За саяхны хүртэл хэцүү байдал байсан манай хэд нэгэн бөөн баяр. Бэлтгэлтэй одооноос эрчимтэй орж эхэллээ. Гэртээ хүртэл Дрим Хай дуулж байгааг сонссон аав нь бүр залхсан байдалтай. Маадуу шиг шинэ хамтлагийн ажил гээд өдөр шөнөгүй завгүй байх нь мэдээж. Бекки CD-ийн дээрээ Ши багшаа талархснаа бичснийг хараад бөөн баяр. Маадуу шиг шинэ хамтлагийн CD-гээ телевизийн салбарын танилцуулах гэтэл түүнийг тоож байгаа амтай алга. Жингүүг Бекки хоёроос болж хэвлэл мэдээллийн салбаар тэдний хамтлагийг авч хэлцэхгүй бололтой. Төгсгөлийн анги. Жингүүг Бекки хоёрыг хамтлагаас асчихвал тэдэнд боломж гарч ирэх тул энэ хоёр ч зөвшөөрлөө. Тэд хамт эхэлсэн учраас хамт тайзан дээр гарахыг хүсэж байлаа. Маадуу шигч тэднийг яг л Кам багш шиг болж байгааг анзаарна. Хэми сарын дотор тайзан дээр гарч чадахгүй байх вэ гэж дахиад ширээн дээр толгоогоо наа. Бас хинт сайн гэдгээ шийдэж чадахгүй байгаад идэг. Наатахыг чинь 2 тулаа хөөх гэдээ. Джейсон наатахыг эртгэн шийд гэлээ. Амхандаа Хэмиг явуулах гээд байж. Хэвлэлийн ерөнхий захиралтаа уулзж байтал нэг танихгүй сурвалжлагч танилцахаар ирнэ. Гэхдээ түүнийг тоосонгүй. Ям багш маркетингийн ажлаа ганц маа захирал даатахгүй бололтой. Тэд хамтдаа флашмоб хийж сошиалд хандлт авах санаа дэвшүүлв. Гэхдээ олон хүмүүс хэрэгтэй тул Хэмид олон хүн цуглуулах санаа төрсөн бололтой. Чи 0-д миний дээрээс ос асгасан гэсэн үү? Аажон бас л худлаа цууд харааж байтал Бекки. Сургуулийн сурагчдыг сул талаар нь барьцааж байгаа юм байна. Риаг бүр дууг нь хулгаасан гэд айлгаад хайчихлаа. Тэдэн флашмобор өмсөх хувцснуудыг нөгөх ба энд нөгөө сурвалжлагч ирээд тэдний зургнуудыг авч байлаа. Уцаач яриулахгүй хажууд нь дуулаад байна. Чи түрүүнсш Дрим Хайга буруу дуудах юм? Дрим Хай. Жингүүг бүжээ бэлдэж байхад Самдон ирж ярилцсан. Тэд Хэмиг яах талаар ярилцтал Самдон сэтгэлээ илчлэхгүй байх бодолтой байгаа юм байна. Тэр чамайг хайрлаж намайг тоохгүй байсан ч хамаагүй надад харагдаж байхад л болно. Яах чи ч дотор арзаалгаж чаддаг шүү. Аав нь бүр Дрим Хай гэд дуу амд нь орчхож. I dream high of good гэтэл Кам багшийн эгчид санаандгүй байрыг нь барьцаан тавьсан талаар ам алдчихав. Үүнийг нь сонсон Кам багшийн эгч өглөө хүлээжээс ихнэр чинь мөрөөр байсан манай дүү хүний ихнэр эргүүлсэн болгосон багдаа юу гэд уурлана. Хэмигийн аав тэгэхээр бас үннийг олж мэдлээ. Эхнэр нь бизнесэнд дампуурсан нөхрөөсөө эмнэлгийн төлбөр нэхэж дарамтлахгүй тулд өөрийг нь мартаж сайхан амьдруулахыг хүссэн байж. Гадаа уйж буй Хэмигийн аав Кам багштай ярилцаж өөрийнхөө муу аав байсныг хэлэн талархсан сэтгэлээ илэрхийлнэ. Харин Кам багш түүнээс нэг зүйл гуйна. Ям багш годомжны гол Дрим Хай гэсэн бичгтээ сав авчираад бүжиглэж эхэлнэ. Тал талаас нөгөө хэд ч хамтдаа бүжиглэж эхэллээ. Цагдаа нар болиулах гэснээ бас флашмобын нэг хэсэг байжээ. Яа одооч бодоход яг л флашмоб тэр үед дэлгэрч байсан үе шүү дээ. Бүгд л янз бүрээр флашмобын дунд орон улам олуулаа болж байлаа. Дрим Хай дуун дээр бүжиглэж буй тэднийг Хэмигийн аав нь ажиглана. Энэ хүүхдүүд бүгд Хэмигийн найзууд. Хэми таныг хамгаалахын тулд мөрөөдлөө орхиогүй. Хүсэл мөрөөдлөө орхисон хүн ийм аз жаргалтай байна гэж үү? Түүнд санаа зовж байгаа бол одоо түүний жинхэнэ мөрөөдлийг хамгаал. Сошиал дээр манай хэдийн бичлэг нэлээд хандлт авч хэвлийнхний анхаарлыг татаад амжив. Энэ үед сошиал орчноор сувтаачлах тийм ч амаргүй байсан бололтой. Гэсэн хэдэж тэдний бичлэгийг үнэхээр олон хүмүүс үзжээ. Гэтэл санаандгүй хоорондоо үнсэлцчихлээ. Цэцгээ зүгээд л юу арай олоо идсэн үү? Идээгүй бол хамт идэх үү? Өнөөдөр хүнтэй уулзах хэрэгтэй юм л да. Оо, мэдрэмжгүй гэхэд бас арай юу? Яаж хөшөрсөн ч ийм хөлдөө байж болохгүй шүү залуусаа. Үүнийг нь харсан ерөнхий захирал охинтой нь өсөлсчээд тоохгүй байгаад нь үнэн голосоо уур нь хөрөв. Маадуу шиг өөрөө CD-гээ тараага зогсож байтал Кам багшийн эгч байрыг нь барьцаанд авсан талаар уурлана. Кам багшийн нэр дэвэл болохоос эгчийнх нь байр юм байна л да. Энэ хоёр ч ууг нь бараг жогтой болсон шүү дээ. Маадуу шиг би зохицуулна гээл явлаа. Захирал хүн байж өөрөө сурталчилгаа хийгээд бас л санаа зовноо. Гэтэл телевизийн нэвтрүүлэгт цаг нь тулцсан үед өөр хамтлаг орж чадгааргүй болов. Мэдээж үүнийг нь далимдуулаад маа захирал Дрим Хай хамтлагаа санал болгоно. Нэвтрүүлэгт оролцохоо мэдээд манай хэд бөөн баяр. Ингээд аавда амлсан ёсоор Хэми тайзан дээр гарах боллоо. Бекки мэдээж Хэмигээс өмнө тайзан дээр гарсан тул хамаагүй туршлагатай аашлна.
Пэлсүгч бас тайзан дээр гарахын өмнө сандарч байгаа гэж ихтэйхэн. Аав охин хоёр бас хүмүүсийг самбар өргөөд өгөөрэй гэд үүдэнд нь байж ах жишээний. Самдуу харин тайзны ард юм сонсохгүй байгааг Жингүүг мэдлээ. Хэмиж бас хүрээд ирнэ. Хэми өнөөдөр хоёлаа анх удаа тайзан дээр гарах гэж байгаа юм байна. Нэрээ тийм байна. Нэгэндээ өмнө хамт тайзан дээр гарахыг хүсэж байна гэж хэлж байсан шүү дээ. Ингээд Dream High хамтлаг тайзан дээр гарч Dream High дуугаа дуулна. Тэдний өмсөн хувцас бол үнэхээр тасархай. Ингээд харахад тэдний зарим нь үнэхээр glow up хийсэн харагдаж байгаа биз. Хэми самдуунаас баг зэрэг дөлөөд байв. Жингүүг Хэми төрсөн өдөр чинь биз дээ. Нэг тийшээ явъя. Тгий хамтаа тэмдэглэе гэтэл хэрэггүй. Хоёлаа хаашаа явах юм? Бас л гондоохоор үг хэлчих үү. Хэми харин төрөвч унгаачихсан байх ба мэдээж самдуун үүнийг олж харна. Гэвч энэ зургийн ард самдуун өөрийнх нь зураг байгааг олж харлаа. Хэми ч нээж үзээгүй биз дээгээд гараад явлаа. Анх тэд энд ирж Хэми ойлж байсан шүү дээ. За хэдүүлээ бөөндөө тэмдэглэе гэтэл хоёлаа одоо хаачих уу? Жингүүг Хэмиг хүчлэх хэрэггүй дээ гэж зөвлөнө. Тэгэхээр Хэмигийн сэтгэл зүрх өөр газар байсныг Жингүүг ойлгосон бололтой. Сэтгэл гэдэг хүчээр өөрчлөгдөг зүйл биш шүү дээ. Хэми самдуун цай мөртлөө Жингүүг цай юм шиг өөрөө ч мэдлгүй жүжиглээд байсан байж магадгүй. Жингүүгч өөрийн болгож чадахгүйг мэдээд фрэнд зончглоо. Захирал камбак шиг дуудаж уулзаад EMJ-гийн сонгон шалруулалтын хариуг доромжхон өглөө. Тэгээд яагаад миний охины сэтгэлийг үл тоодог вүлээ гэд ууртаа наргүй хэлнэ. Юу вэ? Ши багш надад сайн юм уу? Гэд явчихлаа. Мэдээгүй байсан байж. За тэгэхээр EMJ-гийн сонгон шалралтанд тэнцсэн хүн байгаа юм байна. Хэми тэнцчихэж. Оо байж да дахиад нэг хүн байх шиг байна. Юу вэ? Та зургуулаа тэнцчихэж. Үнэхээр хүлээл тавиагүй байтал итгэмээргүй юм болж. Итгэмээргүй юм. Оо мэдсэн бол би бүртгүүлдэг байжээ. Үүнийг Маадо шиг мэдээд баг олох мөнгө бодоод эхэлж байгаа юм да. Тэгэхээр дараагийн шалгуулалтанд манай хүүхдүүд аль хэдийнэ бэлдээд эхэлжээ. Атаархмаар юм а энэ хүүхдүүд. Амьдрал бол шударга. Юу орой хоолой идсэн үү? За манай хүн одоо л нэг найр хагаа олж байна уу да гэлтэй. Цэцгээ зүүхээ юу гэж мартах вэ? Тэд ийм өндөр шалгуур тавиад хэн хүсэлт гаргахыг харсан байх. Та нарын өөртөө итгэх хүсэл эрмэлзлийг чинь харсан гэж бодож байна. EMJ-гийн төлөөлөгч нь нөгөө сургууль дээр зураглаач хийгээд байсан ах хүү байж. Зураг авах нэрийдлэр нууцаар манай хүүхдүүдийн талаар судалсан бололтой. Дараагийн шалгуулалтаар 2 хүн сонгож Америк явж цамгаа гарах боломжтой болох юм байна. За одоогоор бол бараг л YG Entertainment шиг гэсэн үг юм уу да. Энэ хэдийн замч тодорхой болж байна уу да. Бүгд л амжилтанд хүрэх аял руугаа одооноос гарч эхэллээ. 2018 он. Пэлсүгч одооны аюу болжээ. Амжилт бүтээлээр дүүрэн он жилүүд өнгөрсөн бололтой. Тэгсэн чи юу вэ? Цэцэрлэгийн багш болсон юм уу? Чи нэмц юм уу да? Баруун гарын цохилтч гоё орлоо шүү. Ямар ч байсан нэг гэр бүл болсон бололтой. Орой болох чухал өдрийн талаар дурдна. Бүгд л Криний одод болсон ба Бики сургуультай багшлахаараа болжээ. Бас л Ши багшаагаа дуурайсан хатуу багш болжээ дээ. Бүжгийн хичээл 5 минутын дараа эхэлнэ. Ши багш харин хичээлийн эрхлэгч болсон байна. Ши багш оройн тоглолтод очиж амжихгүйгээ хэллээ. Кам багш харин хэвэндээ багшилж байгаа юм байна. Ши багшийн мөнгийг бас л дэмий юм дур мэдээ зарцуулчихаж. Жингүүг бол одоо үнэхээр супер од болжээ. Маадо шиг түүний менежер нь болсон юм уу да? Бараг хамгаалагчийг л харагдаж байгааз. Мөн дуучин К гэх нөхөр Жингүүгийг ялагч гэж хэлж. Хэнийн ялагч болохыг цаг хугацаа харуулна. Маадо шиг кам багшийн эгч хоёрч хэдийнэ хүүхэд шуухтай болчихож. Жингүүгч оройн тоглолтод ирхнэ. Харин Grammy Awards дээр K гэх дуучин тайзан дээр гарах болж байгаа бололтой. Dream High цамаг нь энэ жилийн шилдэг цамгийг авах нь бараг тодорхой болж байна. Самдуун тэгэхээр дуучин K болсон юм байна. Цаг хугацаа буцаад өмнөхдөрөө ирж Самдуун EMJ-гийн шалгуулалтанд тэнцсэн юм байна. Хэми явахыг ятгсан ч би чанд батлах гэж л үүнийг хийсэн. Би чамайг орхиод хаашаач явахгүй гэлээ. Гэвч Хэми Самдууны ирээдүг бодсон бололтой. Өмнө хэлсэн үгэн дээр нь дөрүүлж би одоо хотол чам санаа зовж байна. Намайг чамд санаа зовхгүй болтол. Чам татагдаж дурлалтал минь өндөрт гар. Чи намайг үлдээхийг хүсэж байгаа. Би чамайг өөрөөсөө ч илүү мэдэн шүү дээ. Үгүй чи буруу бодож. Жилийн өмнө байсан бол яагаад би биш юм бэ гэх байсан. Харин одоо чамайг явах гэж байгаад баяртай байна. Баярлаж байгаа хүний царай ийм байт юм уу? Би баярлахаараа ийм царайтай болчих тийм. Ойлаа майлан болж аргагүй ирхэн Самдуун явхаар боллоо.
Буцаад 2018 оны сургууль дээр ирж Самдон Кей зүйлтэй зүгээд Майкл Джексоныг санагдуулан өсрэлт хийж тайсан дээрээ гарна. Хэми харин 100 дахь тоглолтоо хийж найз нөхд нь хүрэлцэн ирсэн байлаа. Тэр нэг найздаа энэ дууга зориулж байна гэд Only Hope дуугаа дуулна. Анх Самдонта 0 орж байх үедээ энэ дууг анх дуулж өгч байсныг санаж гэнэ үү? Жингүг бас ирсэн байх ба түүнийг нэг фэн охин нь үнсээд авч "Үгүй ээ, Хэмигийн дүү ээж." Хэми анх Самдонд өгсөн зүйлдээ өгөөд үлдээсэн байлаа. Самдон автобусан суугаад явх үед Хэми нэг зүйл ойлгосон бололтой түүний араас гүйн. Энэ хоёр маань яагаад нэгнийг автобусан суулгаж явуулчаад сөүлд нь харамсдаг байна. Хэми магадгүй Самдонд амжилт хүсээд нөгөө Кей зүйлтэй зөвлөж өгнө. Мэдээж ядаж үнсээ салахгүй бол дахиж хизээч уулзах үлээ дээ. За энэ хүрээд их удаа орсон Dream High драма дуусгаж байна. Жаахан харамсалтай гонигтай юм шиг дуусаж байгааз 15 жилийн өмнө анх үзэхэд л тийм мэдрэмж авч байлаа. Хамт байсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн киногоо яртал түр баяртай. Dream High.